Хай зүрхнүүд минь амлсан ясаараа та бүхэндээ ховдог хатагтай ба Баатарлаг гүн анимегийн 9-10 дугаар ангийг нь ярьж өгөхөр бэлтгэлээ. Ингээд эхэлтгэе. Манай эд зорьсон газраа удаан хугацааны дараа ирлээ. Цайзын дотор талд тариан талбай, малын ферм гэх мэт зүйлс харагдаж байгаа нь нэлээд аж ахуй хэрэгттэй гэдгийг нь харуулж байгаа юм шиг. Үнэхэрийн эмх цэгцтэй, аз жаргалтай, шинхэн хоттой Мельфи ирээд л мэл гайхаж цэл хөхөрч байна. За бас хөхрөөд ахын жашин тий. Бас сонирхолтой зүйл гэвэл эдний хотын ард иргэд ямар нэгэн шашин шүтлэггүй, ганц ч сүм байхгүй. Гэхдээ тийм байсан ч мангасын махыг бол эдхийг цээрэлдэг юм байна. Ер нь л дургуутдаг гэсэн үг. Луунасаа юу тааж буулаа. Тэгсэн луу маань их хол зам дуулж замдаа олон дайсантай тулгарч зовлон үтсэн учраас Мельфигээс шагнал нэхээд ч байгаа юм шиг ширтээд л байна. Ингээд өөртөө итгэжсэн Ровай Мударагийн маха луундаа өгч шагнахаар л болж байгаа. Галбрес жаахан харамлангуй өөрөө идэх гэж байсан юуг нь ордон руу орохоос өмнө гүүрний доогуур байх загснуудыг хараад усны тусгалд өөрийгөө харсаж ёо. Нөгөө мангас шувуунуудын дайралтаар хурдтгал их ашигласнаас болоод ус нь байдгаараа арцаагаад сэгсэжжээ. Толны тусгалд өөрийгөө харж байна гэж бодоогүй Галбрес яасын май хайр загас идмээр байгаа мó шараад өгье гэж мэгээд яг уу энэ загас нь хоол хүнсний нөөц тижэл юм байна л да. Мельфич нөө гүнтэн минь би маш удаан хоол зам туулсан болохоор босод хүмүүстэй танилцахаас өмнө өөрийгөө жоохон бэлдээвэл гэж арай л дийлбэрсэн байна гэдэг. Галбрес мэдрэмжгүүдийг чингээгүй мэнлээ. Гол нь энэ ордонд албан ёсоор яг сүд бүсгүй, найз бүсгүй энтрээ авчирсан тохиолдол сүүлийн хэдэн жил тохиолдоогүй учраас мартаж орхисон байжээ. Ингээд бранш салааг дуудаж авчрууллаа. Бранш салаа гэдэг нь 3 эмэгтэй хааны цэргүүд. Энэ гурыгаа танилцуулъя. Бранш, Натари, Лилиан. Галбрес Мельфигийн үг бол хууль гэсэн үг бүгдийг нь л биелүүл гэж байна. Өрөөнд орох гэсэн чинь гутал нь муухай гэд Мельфи орохгүй байсан ч Бранш маань шууд л өргөөд л тэврээд л орчлоо. Гүй бүр бохир гутлыг нь тайлж өгнө гэж зүтгээд Мельфи өөрөө тайлна гэл ичиж өгч байгаа юм чинь. Галбрес гүнтэн маань энэ гурыгаа Мельфигийн бие хамгаалагчаар томилоо зогсохгүй бүх хүссэн зүйлийг нь хийх тушаал өгсөн. Энэ үед Бранш ахмад сэлмээ Мельфигийн зүг гаргаж ирээл. Гүнж минь ээ, та бидэнд адис өгөөчтэй гэсэн чи Мельфи ингэж их хүндэлж агаад баярлаа. Гэхдээ би та нарыг мэдгүй, та нар ч ихсэн миний талаар сайн мэдгүй учраас хаа хамаагүй мэдгүй хүндээ ингэж илдээ өгч болохгүй шүү. Намайг албан ёсоор эндхийн гүнж эзэгтэй болсон гэж та нар бодсон үедээ хүлээн зөвшөөрсөн үедээ л илдээ өгч адис аваарай гэдэл хэлээд аялаа. Гэхдээ ер нь бол зөвлөдөө те. Хэлж дуусныхаа дараа Бранш хамдаа гэтээ энэ илт чинь ямар гоё иртэй юм бэ? Надад яг гоё юм иртэй сайн чанарын хутга хэрэгтэй байгаамаа. Та надад энийг хаана уралдаг хаяг байршлыг нь хилээд өгөөж гэхийг бодвол мангастай холбоотой зүйлдэл ашиглах гэж байгаах. За танилцах уулзалтандаа бэлдэх гэсэн чи өсийг нь самнах ямар ч боломж алгаа. Арай л амар ширэлтсэн байна. Гол нь дээд гүн хөвсийсэн зөөлөн үсэнд минь дуртай шүү гэснийг Бранш сонсоод гялсал ус цасанд оруулж ус гэзгийг нь угааж байгаа. Гэтэл бүхэл бүтэн ахмадаар ус мүсээ янзлуулж байгаад уучлаарэ гэсэн чи зүгээр штэ ань нь 2 хүүхэдтэй охиныхоо үсийг бодог болохоор easy л гэж байна. Тэгээ түрүүн нөгөө хутга яагаад асуугаад байсныг нь сонирхоход мангасын махыг нь хүлэх гээдээ. Одоогийн хэрэглэж байгаа хутгнууд маань бүгдээр ямар ч эргүү болцсон гэд үнэнээ хэлнэ. Нөгөө эдэн Мельфиг үнэхээр мангас иддэг гэдгийг сонсоод эхэндээ бол итгэж өгөхгүй харин Мельфи илдгээр хүлээ авч гурууланд нь мангас идэж эхэлсэн түүхээ ярьдیں۔ Энэ яриаг нь сонссон Лилиан ямар сонирхолтой юм бэ та чинь би бүр 17 настай ахгүй юу гэхдээ Хүлэг Баатраар хүлээн зөвшөөрөгдсөн болохоор том хүн болсон л гэсэн үг. Мангас идмээр байна гэдیں۔ Мельфич тэгээ хоёулаа чөтгөр шулам шавж юу байдیں бүгдийг хамаад идээл гэцээ явж идэг. Лилианы хамгийн ихээр идэхийг хүсэж байгаа зүйл бол маш их хүч агуулсан скримүүдийн жимс юм байна. Юу тааж Бранш салааныхантай энэхүү жимсийг идэн гэсэн амлалт өгчлөө шүү. Нөгөө талд Галбрес маань тоос шороотой хувцас солихгүй тэр дайрсан шувуунуудаас дахиад ирэх магадлалтай галзуурсан байлаач анх удаа ингэж сүргээрээ дайрсан мангас харсан талаараа бодолт автваа. Миран хажуугаас нь гэхдээ эзэнтэн та тийм амар хэрцгий ичид хизээдээ сурцсан бэ? Ёстой сүргээр нь хийсэн шүү тэ гэхэд би бишээ. Танаа бэр болох гээд байгаа миний эхнэр болох
хүний зурсан шид юм шүү дээ гэхэд Миранж гайхаж орхино. Энэ яриаг нь гаднаас Chaos сонсож байсан байж тараад шууд Galbraith руу уурлаад дайрж гин. Та ёстой яаж чадчихна бүхэл бүтэн улсын гүнтэн байж сүд бүсгүйгээ ямар ч ёс төргөө оруулж ирж идэг би хүлээж авах гээд хаалганаас угтаж авах дээр нь хувцас хунар үс гизгийг нь янзлах нүүр амыг нь бодох хүмүүс хүртэл олцсон байхад арай гэл. Хамгийн гол нь тэр бэлдсэн хүн гээд байгаа нь Мираны ихч Chaos ээжигээ хүртэл аваад ирсэн байдаг юм аа. Сэтгэл. Тэгээ дахиад л нөгөө шидийн талаар ярилцсан. Энэ хоёр маань тэр бөмбөлөгт хоримтлагдах хүч улсыг ч сүрүүлэх хэмжээний гэж мэдгүй байгаа. Мэлфигийн мэддэг эртний шидийг маш удаан хугацаанд судалж, удаан бэлдсэний эцэст тэгж цээжлэх боломжтой. Ер нь л одоо үед мэддэг хүн тун ховор гэх юм уу? Тиймээс цаашид энд өргөжлүүлэх Мэлфигийн судалгааны өрөөг сайтар хамгаалалтанд авч тусгаарлах үүргийг хоёр албадтай өгнө. Учир нь энэхүү судалгааг ард иргэд нь мэдчихвэл бас л эсрэг үүсэх том асуудлууд гарч Мэлфи аюулт жорох тун өндөр магадaltaй. Өдөө сүүлдээ Chaos та нар намайг байхгүйд гоё мангасын мах болгонож эдцгээс нү гэл тоглоод байгаа ирнэ жаах уурлангуу энэ ид бүр мангасын маханд орчлоо шүү те. За энэ үед гаднаас чухал мэдээ ирсэн нь нөгөө эдэн мангас шуунуудаас үхээгүй үлдсэн галзуурсан наашаа нэхэж дайрж байгаа мэдээ аваад явхаар болчихно. Дөнгөж ирээд хүмүүстэй ч танилцуулж чадаагүй болохоор Galbraith жаахан санаан зовоод гоё мангас авчрий өөр захих юм байна уу л гэж ин. Мэлфи бранш салаатай хамт идэн гэж амласан Scream-уудын жимсээ цагтаг гүнээр гоё амттай авчраарай гэх байтал зүгээр мангас авчраарай гэж явуулж шít. Өрмөц. Явхасаа өмнө дөрмийн дагуу жаахан нэлуурн тэврэлдэн салж хагцаж чадахгүй нэ. Гэтэл өглөөс ирэхэд Galbraith ирээгүй л байлаа. Бүр санаан зовцсон дахиад нөгөө шидийн бөмбөлгөөр шувуунуудыг алчдсан билүү гэд ботцсон байх жишээний. Ямартай ч утсан газрынхаа эхний өглөө өөрийнхөө судалгааны өрөөтэй танилцлаа. Ер нь нэлээд сэтгэл гаргаад гоё өрөө бэлдсэн байдаг. Үүнээс хойш дандаа л ганцаараа хоолоо идэж Galbraith гүнгээ ирэхийг нүдэ ширхтэл хүлээсээр. Бүхэл бүтэн 3 хоног байдгүй. Йоо яшгүй энэ үед Galbraith ирлээ гэх мэдэг дуулаад л байдаг хурдаараа гүйгээл очивол тэврэл авна штэ. Нөгөөх нь сансан шүү чамаагаас та нэрээ чамда гой мангаснууд бас загсан Scream-уудынхан жимсэг авчирсан л гэж байна. Даанч 3 өдөр баг нойргүй байсан бололтой. Мэлфиг налаад л байгаа газараа шууд унтаад өчтдөг. Galbraith-ийг амарч байхаагаар бранш салааныхан Мэлфи өрөөндөө мангасан жимсээ аваад иржээ. Харагдах байдал нь уулаан уур савсан ном дээр бичснээр бол үнэхээр өмхий бас гашуун жимс. Эхний ээлжинд мэдээж жимсний хүчийг нь болортой шингээж авна. Энэ байдлыг бранш салааныхаа анх удаа харж байгаа учраас их сонирхолтой л харагдаж байгаа. Маш жижигхэн жимс шиг харагдаж байгаа ч тодорхой хэмжээнд нилээдгүй хүчтэй хүчийг нь сорж авахд ч хугацаа орж ийн. Хүчийг нь сорж авсны дараа нөгөө гараад байсан муухай өнөр нь байхгүй болсон идчмээр тансгал өнөр үнэртэй байгаа болтой. Юутайч идэж үзчихэж л мэдэх бах те. За ингээд ховдог хатагтай байгаа Баатар Лүгүн анимегийн 9 10 дугаар анги дуслаа. Одоо 11 12 дугаар анги гараад бүр мөсөн дуусаж байгаа ашгүйдээ те. Ер нь бол үнэхээр гоё сонирхолтой хэсэг нэг их гарахгүй замд явж байгаа үйл явдлууд их гарсаар агаал тэгэл мангас мах жимс гэсээр агаал дууслаа. Тэгэхээр энийгээ дуусгачаад өөр хөөрхөн гоё аниме эхлүүлнэ за. Зүрх